Үлээчний их сургууль. Онцгой хүүхэд. 2-р хэсэг. Нилээн тансаг ялцал хувцалсан эхнэр нөхөр 2 том машинаас буун цаана нь харагдах төмөр хашаан доторх 4 давхар сургуулийн зүг хурдан алхална. Эрэгтэй нэмэгтэйгийнхээ урд илүү хурдан алхаж харагдана. Сургууль руу ороод 3 давхарт байрлах сургалтын менежергийн хаягтай хаалгыг тогшин дотогш орцгоолоо. Сайн байна уу? Бид 2 Сүхбаатарын аав ээж 2 байна. Асуудал гарсан гэж сонсоод яараа төрөөд ирлээ. Сайн бацгаана. Алло, наач асууцгаа. Ийм байна. Танай хүүхдийг манай сургууль сургахааргүй боллоо доо. Гэхэд ээж нь яасан бол? Манай хүүхдтэй гэж асуудал тариад чихнээс хонх уяад идэх хүүхэд биш те. За бүсгүй. Хүүхдтэй хайртайг ч нь ойлгож байна. Гэтэ худлаа ярих бол муухай шүү. Хүүхдүүдийн ямар сургууль сурж байсан, ямар сургуулиас гарсан гэд бүх мэдээлэл нь бидэрт байдаг штэ. Сүхбат энэс өмнө 4 сургуулиас хөөгдсөн юм байлаа, тийм ээ. Хамгийн сонин нь дандаа нэг асуудлаас болоод штэ. Тэгээд бас манай сургуульд яг тэр асуудлаа дахиад гаргалаа. Би олон жилийн салбарт ажиллаж байна. Гэтэ ийм хүүхдтэй хизээж таарж байгаагүй. Багш нар бүгдээрээ дуу нэгтэй хэлж байна. Ерөөсөө баг үг дуурдаг. Бас олоогүй зааж байгаа хичээлийн ойлгодог ус. Тэгээд бас сайн гаргасан энэ асуудал. Уучлаарай. Танаа хүүхдийг бид нар сургаж чадахгүй. Гэхэд ээжийн түүн рүү нэг ширүүн харснаа дуугаа өндөрсгөн. Сүхбат угаасаа хэр баргийн юм дээр нэг хүүхд цугаалгаад байдаг хүүхэд биш. Тэр бол онцгой хүүхэд. Гэсэнд тэгвэл манайх онцгой хүүхдүүд сурдаг сургууль биш л те. Манайх жирийн хүүхдүүд сурдаг сургууль. Тэр онцгой хүүхдүүд сурдаг сургууль руу аваад явахгүй юу? Чамитийн хүүхэд ялгаж хэрцдэг муусаа юмнууд сургалтын менежер дэвшилтгүй заа юу? Яасан гэдэг юм бэ? Хүүхдэд толгой дээр гаргаж үг сонсдгүй эрхэн тэнэг болгож шаашгаад одоо номыг ялгуурлан гадуурхагч маран дуудаж байгаа юм уу? Та нарын тэр онцгой гэдэг хүүхэд чинь нэг хүүхдийн гаранд нь бал зооцсон байна. Одоо тэгсэн өмнөөс суудах юм. Хаашаа янзын хүмүүсүүд та нар чинь. Зүгээр хүүхдээ хүмүүжүүл. Гэхэд аав нь За. Бид нар хүүхдээ танаахаа сайн сургуульд оруулчин заа юу. Явъя. Иймэрхүү дорд юмнуудтай хайрцна гэдэг цагийн гарц. Яа. Зүгээр явж үз. Дахиж уулзахгүй болтгоо гэж өрөөе. Гэсэнд тэр 2 хаалга савн гарч одов. Ардаас нь. Яа. Хүүхдээ ямар хүн болгож байгаа мэдэхгүй л байна да. Гэв. Тэр 2 сургуулиас гарч ирэн мөн л түргэн алхаж байтал урдах замдан сургуулийн жижигүрэгч зам шүүрдэж байв. Залууд тойрж гарах боломж хэдий байсан ч тэр халбаар тэрэгчийн яг шүүрнийх нь хажууд очиж зогсоод. Зайлаачтай муугойлагч юм. Гэж загнаад дүүрэн хогтой том хогийн савын түлхэж унгаанд цааш яв. Тэд уралдах шахам яарсан байдлаар машиндаа сууцгаалаа. Нөхөр нь орж ирсэн даруйда. Муусан бохир цустангууд дандаа ингэж хүний уур барж явах юм. Гэсэнд ихнэр нь тайвшруулах янзтай. Угаасаа дорд бохир цустангууд штэ. Хоёлаа л цэвэрцсэн хадгалж байгаа нь хамгийн чухал. Нэрээ? Сүхбат чамайг дуурайгаад бас дуумуутай гэж байна. Чи тэрний насн дээр бас л яг адилхан байсан шүү. Ээжид 2-тэй л хай нэг үг солин өөр хинтэй ч ястаа ган хийдгүү байсан да. Санаж байна. Нөхөр нь толгой дохиод. Саналгүй явах тий. За тэр мөр яах вэ? Сүхбатыг хаан сурахгүй. Иймэрхүү юмнуудтай цог байлгамааргүй л байна. Харин тийм ээ. Яа тийм бэл. Цагийн багш өслөх үү? Тэгээд тэд нар чи эдрээс юугаар айлгарх вэ? Адилхан штэ. Гэхэд ихнэр нь хэсэг бодлогошорч байсан. Аавыг дууд.
Тэр яг тохирно. Оо яах юм бэ? Аав дими. Гүй ядчил Сүхбат маань тэрнтэй юм ярьдаг. Өөр хүн алдахгүй. За дуудахаас л шүү дээ. Өөрөө ч Сүхбатаа сайн анддаг болохоор дург уцахгүй л хөтэй. Дээрэс нь угийн хүнд юм заах дуртай хүн. Гэртээ очиод шууд залгаараа заараа. Химэл. Инхүү хэсэг ярилцаж дуусаад машинаасаа гэрлүүгээ хөдөлцгөв. Харих замдаа гарцаар гарч буй нэг гартаа тор дүүрэн хүн сатгачихсан, нөгөө гартаа жоохон хүүхэд дагуулж явж ирмсэн эмэгтэйг золтойл дайрчгаагүй. Яг уу гарцны ногоон гэрэл унтарчгаад байхад зам дээр алхасаар байсан юм л да. Энэ залуу машиныхаа цонхыг нээж байгаад өдрийнхөөсөө чирэн хоолгоор загнаж хүний санаанд оромгүй муухай үгсээр түүнийг доромжилсан. Гарцаар гарч буй хүмүүс нөгөө эмэгтэйг өмөрж энэ залуутай хэрэлдэж тэрхэн зур бөөнлийн болж өнгөрөв. Тэд явсаар гэртээ эрцгээжээ. Нилээдгүй том төмөр хаалгатай өндөр блокийн хашаа. Дотор нь 2 давхар өнгөлөг дүнзэн байшин, яг зүүн талд нь машины гараж тус байрлана. Эхнэр нөхөр 2 машинаас буун байшин руугаа орцгоолоо. Орж ирсэн даруйдаа эхнэр нь аав руугаа залгаж энд ирж Сүхбатад гэрээр хичээл заах хэрэгтэй байгаа талаар хэлв. Харин нөхөр нь яриаг нь хэсэг чагнаж байснаа дэшээ Сүхбат руу гарлаа. Өөрөөр нь зүглэж байтал өрөөнд дотроос нь би хэлсэн штэ. Би чамд хэлсэн биз дээ. Үргэлж миний зүв байдаг, эсвэл миний зүв болдог гэж хэлэх нь тодоос тод сонсогдох нь тэр. Аав нь гайхаад яран өрөөрүүн ортол тэр чихмэл бамбуушаа цонхны тавцан дээр тавьчихсан өмнө нь илтгэл тавьж байгаа аятай зогсож байв. Өнөөхөр түн рүү сэжиглэнгүй харснаа. Юу хийж байгаа минь хөө? Энэнд хичээл зааж байна. Гэхэд аавынх нь харт зөөлөрч. Миний хүү багш алхайг мөрөддөг байх нэ. Сайхан мэрэгжил шүү. Чамд яг тохирно. Хамгийн гол нь чи угаасаа багш болж чадна гэд духан дээр нь үнслээ. Харин Сүхбатын сэтгэл хөдлөж байгаа шинж ер алга. Аав нэрээгээ өргөлжлүүлэн. Чи дахиж сургууль сурахгүй за. Удахгүй өөч нэрнэ. Тэгэд чамд гэрээр хичээл заана. Чи миний хүү. Заавал боловсралтай болох ёстой. Харин заавал сургууль сурах албагүй. Өөч нь чамд сайн зааж чаднаа. Чи ч сайн сурч чадна. Би мэдэж байна. Гэхэд Сүхбат толгой дохив. Гэхдээ түүний ямар ч нүүрний хувирал гаргахгүй байгаа нэг л яоцгүй. Инхүү ярилцаж дуусах бололтой аав нь түүнийг нэг сайн тэрч аваад духан дээр нь дахин үнсээд. Хайртай шүү миний хүү гэж хэлэн гарч одов. Тэгээд доошо буун ихнэрээсээ аав үзээр ирнэ гэж байна. Ер нь ирнэ гинөө гэсэнд. Ирнэ гинэ. Маргааш найзлалж байна. Гэтэ би нөгөө сургуулаас хөгжсөн, тэгээд дахиж ямар ч сургууль авахгүй болсон болохоор гэрээр сурахгаас өөр аргагүй байдалд байгаа гэдгээ ол хэлээгүй шүү. Гэв. Залуу түүн рүү нэг ширүүн харж байгаад. Чи тэгээд хамгийн гол зүйлийг хэлээгүй юм уу? Гэт гарцаад хөрхөн зур бууруулснаа буцаад түүнд хандаг. За одоо тэгээд яах вэ? Ирэхээр нь би өөрөө л хэлье да. Химэлээ. Тэр хоёр энэ мэд зүйлсийг цааш нэг их уттал ярьсангүй орондоо орон унтцгаалаа. Цаг хугацаач дайраад өнгөрөх шувууны сүүдэр мэт өнгөрсөөр нэг л мэтгэд Сүхбатын өвөө гэрт нэржээ. Эрт орж ирж байгааг нь харахад их л цэмцгэр хувцлаад үсээ залуун шиг засуулсан мөнс сахлаа ширхэг хялгасч үлдээхгүй хуссан байх юм гин. Их л гаднах төрхөндөө ач холбогдол өгдөг нэгэн гэдгийг шууд мэдрэгдэнэ.
Сүхбатаас бусдан түүнийг халуун дотноор угтан авлаа. Тэр угийн л гэртээ зочин хүлээж авах тундургүй учир өрөөнөөсөө бууж ирээгүй юм. Тэгээд өвөөг нь дотогш оруулан хоол цай жимсгнэр дүүрэн ширээнд суулгав. Тэгээд бүгд ширээнээр тоглосны дараа гэрэн эзэн босож. Аав. Сайн явж ирвүү. Ирсэнд чинь үнэхээр баярлаа. Гэхэд өвөө нь тэр хоёрлоо нэг хараад хамгийн сүүлд түүн дээр харцаа туусгав. Гэхдээ сайн л явж ирсэн байгаа зү. Гэхдээ ер нь ямар шалтгаанаар энд ирснээ нэг л ойлгохгүй байгаа шүү. Ер нь яа Сүхбатыг гэрээр сургахаар олсон гэж хэлэх зуур эхнэр нөхөр хоёр бие биетэйгээ чийлэхүү би хэлэхүү гэсэн аятай харс шидэлцэн. Өвөн тэр хоёрын энэ үйлдэлийг хараад дуугаа өндөрсгөн. Би ходол хоормогт яснаасаа дургүй мэдж байгаа өстэй. Хэмээн ширүүхэн хэлв. Эхнэр нь мэдж байгаа нөгөө гэж төгдрөх хооронд нөхөр нь бохир цустангуудтай нэг сургууль сургамааргүй л штэ. Онцгой хөхд онцгой л байх хэвээр тийм биз дээ. Гэлээ. Сүхбатын өвөө тэрхэн зур гүн бодол давтан ширээн дээр хоосон аяг руу нүдээ үл цавчин ширтэж байснаа. Сайхан санаа байна. Сүхбатыг дорд гаралтангуудаа сал байлгах ёстой. Би түүнд багшилнаа. Тэ зөвхөн өөрийнхөө заамааргаа хичээлүүдэл заан шүү. Айласнаа. Философос эхэлнэ гэхэд тэгээд өөрөө л мэд хэмэв. Тэд ширээн дээрх дүүрэн хоолцойг нэг их идсэнгүй. Хайлт амсаад бүгдийг асгажээ. Ийхүү цайлалгаа дуусаж өвөн ширээнээс босон дээш Сүхбатын өрөөрөө гарах гэтэл аав нь. Нөгөө одоо ороод хэрэггүй баха. Цаадах чи орой орохоор уурлаад идэм а. Яаж уурладаг гэж гэсэнд хайч бал литр шидэд идэм а. Маргааш өглөө орсон дээр баха гэж хэл нухацтай хэлсэнд. Нөгөө тэгээд шиджилвэг дотн болох сайхан шалтгаан гэд хамаа мушилцуулаад дээшээ гарлаа. Өрөөнийх нь гадна очиод хаалгын зөөлхөн тогшоод дотогш орвол. Яг л аавынх нь хэлсэн шиг түүний зүг бал шидэж орхив. Гэвч онсонгүй. Өвөн ороод хамгийн түрүүнд өрөөний гэрлийг асааж дахин түүн рүү хайш шидэх гэж талах зуур нь булааж аваад түүнд хандан. Сайн уу ач хүн минь? Би өвч нь байна. Санж гин үү? Гэхэд би орон цагаар хүнтэй ямар дургу гэж хэдэрлэв. Өвөн. Би маргаашнаас чамд хичээл заана. Харин чи сурна. Ингэх ёстой. Би чамааг энэ орчлонд авчрах гэж маш их зүйлс хийсэн. Чи бол миний бүтээл. Би аав ээжс чинь өөр хүн шүү. Тэгэхээр чи миний үгэнд орох ёстой. За маргааш уулзъя. Сайхан амраарай. Гэж хэлснээр гэрлээ унтраан хаалгаа зөөлхөн хаагаад өрөөнөөс гарав. Маргааш өглөө нар мантахтай зэрэгцэн өвөө өрөөнд нь орж ирээд түүнийг чангаар дуудан сэрэхэд тэрбээр их л уурсангуй орноосоо өндийгөөд. Та чи яаж байна? Би 12 цагт л босдог. Энэ бас миний зарчим. Гэхэд өвөө нь. Чи одоо ганцаараа биш надтай цог байна. Тэгэхээр миний зарчимд нийцэх ёстой гэсэн үг. Миний зарчим бол өглөө эрт чамд хичээл заах. Гэлээ. Сүхбат урд өмнө нь хизээч хэн рүү ч ихцэлж харж үзээгүй ч энхэн агшин тэр өөрөөгөө цоо ширтэж байлаа. Түүний харц бахархлын харцуу эсвэл үзэн ядалтын харцуу гэдг нь үл мэдэгдэнэ. Гэхдээ тэр түүнийг цоолох шахам гүйлэрч буйн үнэн. Өвөн энэ байдлыг ажаад нүүрэндээ инээмсэглэл тодруулан яриагаа өргөлжлүүлв.
Чиний ах байстай. Инх бат. Үнэхээр харахын эцгүй нүд талтрам байсан шүү. Гэтэ чи бол өөр. Чи сайхан залуу болноо. Яг миний хүсдэг шиг. Миний цусыг цэврээр нь хадгалж удмын маань өргөжлүүлэх төгс нэгэн чи байж. Өчигдөр хэлсэн мартаагүй үсттэй. Чи бол миний бүтээл гэж. Тийм ээ. Миний хийсэн бүхний үр дүн бол чи. Энийг хизээж бити мартаарай. За, бичиж ав. Хичээл эхлүүлье. Нэгдүгээрт эр хүн заавал хэлсэн үгэндээ хүрэх ёстой. Хэлсэн үгэндээ хүрдгөө хөдөлж нэгэн эр хүн биш. Хоёрдугаарт чи над шиг хүссэн бүхнээ ямар ч хамаагүй аргаар биелүүлж чаддаг байх ёстой. Даав чин ээжтэй чин биш сургуулийнхаа нэг охинтой үерхэж байсныг нь мэдээд намайг яасан гэж бодож байна. Гэхдээ тийм сүртэй зүйл балаагүй л дээ. 2 илүү 3 хавирг нь хугарсан. Тэгээд хамрын чөлөө, эрүүн чөлөө бас хугарсан. Энэ тийм л зүйл болсон. Хамгийн гол нь би хүсснээ биелүүлсэн. Ордоорт чих өгдөө цөөтэй. Миний урд удам ийм байхыг би зөвшөөрөхгүй. Найзтай бол. Эсвэл амтан тийчээгээд түнтэйгээ найз юм шиг ярьжээ. Нөгөө жижигэн чүүлээ нөгөө мор тий. Мор яг тахирна. Мор тийчээ заа юу. Тэгээ найзл. Би чамайг багшуулахын мөрөөддөг гэж сонссон. Тэгээд яг тэр моорндоо хичээл мичээл зааж байхгүй юу? Хамгийн гол нь ярьж сармэд үү? Гэлээ. Сүхбат яриаг нь анхааралтай сонсож байсан болохоор шууд толгой дохив. Хитгэн хормын өмнөх түүний үл мэдэгдэх харц илт бахархлын гайхширлын харц болон хувиржээ. Өвөн мөн ярьж бүзүүлсэн түүнд үнэхээр таалагдж байгаа нь хинээч нүдэнд тодорхой харагдана. Минийхөө өөдөө усыгээд ирдэ. Юм яриад байсан чи ам ангаж өглөө. Гэхэд Сүхбат ухасхийн ус авчрахаар доод давхарлуу гүйлээ. Энэ үйлдэлийг нь харсан аав ээж хоёр нь алмайрхын дээдээр алмайрч гоцров. Сүхбат өвөөдөө ус оруулж өглөө. Өвөө нь талархлаа илэрхийлээд аяхтай усыг нэг амьсгаагаар ууж дуусгасныхаа дараа гүнзгий амьсгаа аваад яриагаа үргэлжлүүлж. Одоо чавхал хичээл гэд фаласаас ахуулаад Аристотель хүртэлх философчдын талаар дурдаад өнгөрөв. Тэр дунд Протагор дээр нилээн ач холбогдлогч удаан ярьж ямар мундаг гэдгийг нь магтан саашааж бүр бурхан мэт дахин шүтэх ёстой гэсэн. Харин Сократыг үнэнд донтсон худлаа цэцэрхэх чимээ шүүмжлээд амжжээ. Яг үнэндээ өвөөгийнх нь философийн мэдлэг тиймч зузаан биш гэдэг нь Аристотелоос цааших философчдын тухай ярихгүй байгаагаас нь мэдэгдэж байлаа. Тэр яриагаа дуусган Сүхбат руу харж байгаад ойлгосон биз дээ гэв. Сүхбат зөв гэж байхгүй, буруу гэж байхгүй бүх юм харьцангуй болохоор би өөрийн хүссэн болноо хийж болно. Тиймээс би зүгээр л хийж байгаа зүйлээ зөв гэж бодоход л хангалттай. Гэсэн өвөн няста мундаг. Яг зөв. Аргагүй л миний одом юм да. Гэд духан дээр нь үнсээд. Манаснаас өнөөдөр ярьсан зүйлсээ бүгдийг яг таг цээжлүүлэн шүү. Өдөр болгон яг энэ цагтаа хичээлээ орно. Химэв. Цаг хугацаа урсадгаараа урсаж аль хэдийн 2 сар өнгөрчээ. Өвөө нь өдөр болгон өнөөх ярьсан зүйлсээ ярин түүний толгоноос хизээж гарахгүйгээр гүншигтгсэн ч шин зүйл нэгч заагаагүй. Хэдий тэгсэн ч гэсэн Сүхбат огтхон жуйдахгүй байсаар 2 сарыг өнгөрөөсөн юм. Мөн өвөөгийнхөө хэлснээр мууртэж эхэлсэн.
Тэр өвөтгөө энэ хугацаанд үнэхээр их дасаж маш дотн болцгоосон билээ. Бүр нэг өрөөнд хамт амьдарцгаав. Харин аав нь энэ байдалд тийм ч дуртай байсангүй. Эцэг нь байлаач хүүтэй нь өөрөөс нь илүү дотн байгааг харах тусам дургуутсал нь улам нэмэгдсээр. Дээрэс нь баг байхад өөртөнд хийсэн тэр үйлдэлийнхэн дараа түүнд тийм сайхан хандгаа угаас болчихсон. Нэгэн өвлөрхөг өглөө Сүхбат өвөтөөгөө өглөөнийхөө цаг ууж тусгаад өрөөндөө орж ирэн өнөөх хичээлэд авцаар үд дунд хүргэв. Энэ хоёр үд дундаас үдэш хүртэл хичээлээс гадуурх хэлтэв зүйлсийг ярьдаг зуршилтай болсон ажээ. Өвөн. Чи үнэхээр сайн сурсан байна шүү. Ямар ч алдаа мадаггүй бүгдийг яг таг цээжилж гэж. Гэвэл Сүхбат инээмсэглэг. Баярлалаа өө. Таны л ач юу те? Гэсэнд нүгүдээ хүмүн. Онцгой төрсөн чиний л ач. Чи сургуульдаа ч гэсэн ингэж онцордог байсан биз дээ? Гэж асуухад. Үгүй. Би багш нарын яриг ерөөсөй ойлгохгүй байсан. Хүүхдүүдийн ч гэсэн яриг. Миний хажууд суудаг нэг хүүхэд надад нэг юм хэлээд харна би ойлгоогүй болохоор гаранд нь балаа зочихсон. Тэгээд би сургуулиас өгдөөд гэрээрээ сургуулсан шүү дээ. Гэв. Өвөн түүн рүү хөмсгөө айтралдуулан удаан гихч нь харж байсан. Тэгэхээр аавч надад хотлоо хэлжээ. Тэр хотлоо хэлсэн байна. Намайг хотлч хүнд ямар дургуг тэр мартчихаж. За яхаа. Ирэхээр нь би сануулад өгнө. Гэж хэллээ. Гадаа гэгээ тасрах үеэр Сүхбатын аав ээж хоёр хашааныхаа гадна машинтайгаа ирж зогсов. Тэгээд хувинтай ус дээрээс асах мэт ширүүн бороо орох зур машинаасаа бууж хашааныхаа хаалгааны машина гаражинд хийлээ. Тэгэд хоёр гар тус бүртээ тор дүүрэн хүнс болон бялгуурсаар гэртээ яарсан норсон байдалтай орж ирцгээв. Сүхбатын өвөө тэр хоёрыг зочны өрөөний том ширээн дээр суугаад хүлээж байх нь тэр. Сүхбатын аав түүнийг харан гайхсандаа. Наана юу хийсэн юм бэ аав? Өнөөдөр чинь Сүхбатын дөрсөө өдөр. Яс ширээгээ сод баяраа тэмдэглэцгээе. Гэхэд өвөө түүн рүү харж болох хамгийн муухай харцаараа хараад. Чи надад хотлоо хэлсэн. Сүхбат сургуулаас сөгдөөд гэрээр сорж байгаа. Тийм биз дээ. Та яаж мэдсэн? Сүхбат өөрөө хэлсэн. Чамаас л хамаагүй дээр хүүхэд байна. Үний юм ярьдаг, хүний хэлсэн зүйл ойлгодог. Харин чи дандаа асуудал үүсгэнэ. Ганц хүүгээ сургуулаас хөөлөхгүй байж чадахгүй. Бүр нэг цаанаасаа ихийгээ дуурайсан унхаагүй, арчаагүй, бүтэлгүй гэж хэлж дуусаагүй байхад яриаг нь таслаад. Тэгээд би таны хэлснээр дүүтэйгээ гэрэлсэн л үсттэй. Би бас таны заадаг байснаар бохир цустангуудыг үргэлж дорд үздэг. Би хэлснээр чинь амьдрч өдийг хүрсэн. Утгаатаас юу үсэж байгаа юм? Гэв. Юу үсэх ээ? Би чамаас юу ч хүсэхгүй байна. Надад Сүхбат байгаа. Гэсэнд. Оо заац. Тэгээд намайг бүр зайлуулмаар байгаа хэрэг. Их очиг уутан тэгээд хогийн савнд хаях уу? Гэлээ. Тэр хоёрын маргалтыг сонсож тэсгэл алдсан ихнэр нь. Та хоёр чинь хүүхдийн төрсөн өдрөөр юунда хэрэлцээгээд байгаа юм бэ? Яс мууяр амьтдээ. Зүгээр одоо бэлцгаад газ ширээгээ засцгаая. Гэд нөхөрлөөгөө харна. Чи тэр аль дээр үед болоод өнгөрсөн зүйлсийн талаар бити дурсаад тосон дээр галгасаагаад бай. Гэж цагнав. Нөхөр нь. Яагаад дурсчулдгүй? Өнөөдөр зөвхөн үний юм л ярих хэрэгтэй юм шүү. Үгүй юу? Тэглэж хоёулаа төрсөн үгээ хог шиг утлаад ахыг зөвшөөрөө сууж ирсэн болохоор өнөөдөр хэрүүлгүй төрсөн өдөр тэмдэглэсэнгээ шууд аринггүй гиднүүд болчихгүй л баг шүү. Гэв. Аав тэр хоёрын яриаг анхааралтай сонсож байснаа.
Инх бат хүн болж чадахгүй л хөөхд байсан шүү дээ. Би энэ маш хүнд байсан биз дээ. Гэтэ угаасаа чи хоёр чих байхгүй нүдэн дээр дор барилтаа болохоор нь хүүхдээ гэж хүлээж авч чадахгүй гэд хаюулсан штэ. Тэгснэ одоо яа наа буруудахад байгаа. Үгүй шүү, үгүй. Би хүүхдээ гэж хүлээж авсан. Би хайртай байсан. Харин таалаач хүүгээ гэж зөвшөөрөөгүй. Тэгээд л хайсан. Би бүр тэр үед хүртэл таны эснэр хийсэн. Бүхий л амьдралынхаа дурс зөвхөн танд үлэгдэх гэж хичээж хийсэн бүх муу зүйлийг чи нүдэ анаад өнгөрөөсөн ч гэсэн би хизээч мартаагүй шүү. Аав нь дуугаа өндөрсгөн. За одоо болно. Хангалттай. Чи нэг иймэрхүү юм ярьлаа гэд хотлоо ярьсныхаа шийтгэлээс мултарч чадахгүй шүү. Өнгөрсөн баларсан олон долоо юм чилчаад ээжгэн. Чи миний хүүхэд. Чи миний хэлсэн болгоныг өгдөгөө биелүүлж явах ёстой. Хувь тавилан чинь ийм. Өөдөөс хөргөөцөлтөд байна гинэ. Гэт хажуудаа байсан гурлын элдвэрийг барин дайрлаа. Тэкийг нь харсан ихнэр нь. Аав, хэрэггүй гэж хэлэн ухасхийн гарнаас натгтал аав нэргэж хараад түүнийг толгоон дундуур нь нэлээд хүчтэй дэлсээд ав. Ихнэрийг нь толгооноос цус урсаж ухаан алдаж газар унлаа. Яг тгийх агшин дөвгөн түүн рүү ширээний зүүн талаар дайрахад тэр нөгөө талаар нь гүйж галтгооны шургуулнаас гутаг гаргаж ирээд. Ойртоод үзээрэй. Би тоглоогүй шүү. Хэмэв. Аав нь түүнийг үл тоож алхам алхмаар ойртох зуур. Таглаагүй чи тэгээд яах вэ? Намайг алах юм уу? Чи намайг угаасаа алж чадахгүй штэ. Зүгээр л хурж ирээд хотлоо хийснийхээ шийтгэлээ хүрд. Би чиний аав чинь. Чи миний хүү. Чамд өөр сонголт байхгүй. Тэглэж чамд намайг алах шалтгаан байхгүй үсттэй. Гэтэл өнөөх залуу түүнийг генет хотголцгов. Чи яаж яана? Би чиний аав. Гэж хэлж дуусаагүй байхад нь утгаа сугалж аваад дахин хидгэд хутгалав. Тэгж дуусаад түүнийг ширээ рүү түлхэж эхлэв. Тэгээд чанга дуугаар та ээжийг зодсон. Бид хоёрыг гэрлэхийг эсэргүүцэхэд та ээжийг хэвтэрд ортол зодсон. Та байсан. Та тэгсэн. Дараа нээж 7 хонохгүй нас орсон. Би тэгснэ чи мэднэ. Тэр үед би таны зөв л гэж боддог байсан. Гэтэ юу ч таны зөв байгаагүй. Зөв байсан бол бид хоёрын амьдрал дэвшлэх байсан гэсэн ч тэгээгүй. Би их хотод хайртай байсан шүү. Би яг эрүүл хүн шиг сайхан залуу болоход өсөж чадахгүй байсан. Би үнэхээр чадахгүй байсан шүү мэдв. Гэж орлонгоо тэр хуйлж байлаа. Сүхбат энэ их чимээнээр өрөөнөөс аль хэдийн гарч иржээ. Тэр төрсөн өдрийнх нь бялуу байх ёстой байсан ширээн дээр өвөг ихэн цусан тутгалцсан бие байхыг хараад нүднээсээ нулимс туслуулж байв. Энэ нулимс түүний хэн нэгний төлөө унагсан ихний бөгөөд эцсийн нулимс юм. Сүхбат өрөөргөө гүйж ороод хамгийн түрүүнд хаалгаа цоочлов. Дараа нь уцаа шүүрэн авч цагдаа дуудлаа. Өнөөдөр тэр 10 нас хүрч буй. Энэ жилийн төрсөн өдрөөр аавынхаа өгсөн бэлгүүдийг тэр өгсөн ч санах үзээ. Аав нь түүнд зориг бэлгэллээ. Аав нь түүний багш гэж хүндэлдэг байсан цорын ганц хүнийг булааж авснаар амьдралынх нь туршид багш л үнэхээр хамгийн мундаг нэгэн. Багш л болох ёстой гих бодол тархинд нь үрд оршиж байх хувь тавиланг бэлгэллээ. Цагдаа нар дуудлагыг хүлээн авч яаралтай эрцгээжээ. Тэдний ирэхээс өмнө аав нэгнээс сэргээд болсон бүхнийг тайлбарлаж хоорондоо хэсэг муудалцж байгаа дуудлагыг зэрэгцэн чанга их чинь нуйлцгаас. Тэгээд болоогүй Сүхбатын өрөөний хаалгыг тогшож өчнөөн уучлалтгүй.
Тэрний дараахан тэд орж ирэн шууд түүнийг гавлаж аваад явцгаасан юм. Энэхүү үйл явдлаас хойш аль хэдийн 3 сарын хугацаа өнгөрөв. Сүхбатын ээж түүнд шинэ гэрийн багш хөлслөө дамжсан. Тэр нь тэднийд сүүлийн 1 сарын турш ажиллаж байгаа. Шинэ гэрийн багш нь залуухан бүсгүй байхаж. Гэтэ ямар тааж багш мэргэжлэр сурч төгссөн гих аль биесны бичиг баримттай учраас ээж нь түүнийг ажилд авчээ. Тэр өдрийн 12 цагт ээжийг нь ажилдаа явсан хойгуур тэднийд ирж оройн 18 цаг хүртэл Сүхбатад хичээл заадаг. Мэдээж цалин өндөр биш байсан бол тэр аль хэзээний энэ ажлаас гарчих байсан. Урдын адил тэр бүсгүй 12 цагт тэднийд ирлээ. Гэтэл Сүхбатын өрөөнөөс муур чарлах чимээ тодоос тод сонсогдов гин. Багш өсгүй яарсаар өрөөнийг нь хаалгыг нээтэл Сүхбат муураа хүлчгсэн хутгаар хөлийг нь тасдаж байх нь тэр. Багш өсгүн сандрах айх зэрэгцэн хоолоогоо чичигнэвлэг. "Гүй чи яаж байна?" гэхэд Сүхбат сурагч байж хандлаа. Одоо өөрөө багш болох цаг минь болсон. "Тэгээд чи наад мууранда багшилж байгаа юм уу? Юу зааж байгаа юм?" "Би энэ мууранд хөлтэй байхын үндсэнийг зааж байна. Муурч нь бодож сэтгэж чадахгүй болохоор чиний юу заагаад байгааг ойлгохгүй шүү дээ. Муур хүн шиг бодож чаддаг байхгүй даа Сүхбат. Одоо надад бойл." Гэхдээ Сүхбат түүнрүүс сэжиг бүхий хараад. "Та ч хүн биз дээ. Тэ? Та миний юу заахыг ойлгож чадна. Тийм биз дээ." гэлээ.